За манайхаа Миланд ирсэн байна. Сая тэгээд хотынхон гол вокзалаас метронд суугаад өнөөдөр хамгийн ихэнд очиж үзэх газар руугаа явж байна. Тэр нь Alcoa гэдэг нэртэй team collaboration авахгүй юу? Ерөнхийдөө бол жил болгон өөрөөр газар хийдэг. Гэхдээ хийхдээ ингээд бидний ингээд харж мэддэг шиг ийм гоё те ийм тансаг газар ерөөсөө хийдэг үү? Дандаа ийм хаягдсан, орхигдсон тиймэрхүү газар хийдэг. Гэхдээ хамгийн гол нь тийм хуучны түүхтэй газар хийдэг байгаа. За тэгээ энэ жил Alcoa ямар газар сонгосон бэ гэхээр хуучны цэргийн эмнэлэг гэх юм уу? Тийм газар сонгож энэ жил яаж байгаа. Уран бүтээлүүдэд харуулж байгаа. Тэгээ Alcoa гэдэг нь ерөнхийдөө юугаараа ялгардаг вэ гэхээр айгуу тийм ниш байхгүй юу? Одоо ингээд юу гэх юм бэ? Яг юм гол хэсгүүд нь биш. Гэхдээ маш нөлөө үзүүлдэг газруудын нэг прожектуудын нэг байдаг. Тэгээд ерөнхийдөө амар юм хаягдсан барилгад хийдэг шалтгаан нь өнгөрсний түүхийг те түүхтэй ч гэсэн айгуу хаягдсан барилга дотор ийм шин иймэрхүү айгуу тийм онцгой бүтээлүүд хийж одоо өнгөрсөн амьдралыг одоо амьдралтай ингэж нийлүүлдэг. Тэгээ энэ жилийн яг гол санаа нь юу вэ гэхээр бид нөр ирээдүйд яг ямархуу амьдрах вэ гэдэг тийм эксперимент хийж байгаа юм билээ. Тийм болохоор одоо ингээ бөөнөр ороод харъя юу вэ те. Тэгээд амар олон жилийн өмнө хэдүүлээ 19 онд илүү 19 онд яг юм махны нөгөө хаягдсан юм завуудад үйлдвэрт хийжсэн. Дараа нь сүүлд өмнө жил илүү хэдэн жилийн өмнө нэлээ айгуу гоё тийм лакшри газар хийжсэн анхуд байгаа. Тэгээд тэрнээс биш бол ерөнхийдөө дандаа ийм хаягдсан байрлалуудад хийдэг. Энэ жил хоёр газар байсан. Нэг нь эмнэлэг, нөгөөх нь өөр байшин. Гэтэ би яг өнөөдөр интегрүүл орно. Шин орой явах болохоор очиж амжих хэвээр газрууд бас байгаа. Энэ талбай дээрээ зөвхөн эмнэлэг байгаад байгаа биш. Амар олон төрлийн юмнууд байгаа. Барилгууд байгаа. Жишээлбэл сүм байгаа, тий. Галтгооны хэсэг байгаа. Тэгээ юу нэг ингээ харуул энэ яг юм цэргийн юутай амар адилхан байгаа зугаас яг цэргийн эмнэлэг байсан болохоор ингээд яг юм дээр үеийн хуучнаар нь гэхдээ ингээд орчин үеийн элементүүд ингээд шингээсэн. Энэ жил дизайны 7 хоногоор энэ газрыг Alcoa сонгож байгаа юм байна. Тэгээ бөөнөрийн галтгооных нь хэсэг нь Кучина гэж бичсэн. Галтгооны хэсэг рүү нот орж байна. Kind of out of frustration, I put real vodka shot glass in a very specific color. Yeah, that's true. Yeah, and so it made something like that this blue gold.
We are students from the Center of St. Martin's. We are doing a master in industrial design. Most of these projects are pretty speculative and practical. So if you have any questions on any project, you know, we can have So what they've done is they've try also both whatever. We are using net from sports and construction safety. So we can do net and they are leftovers of the company and then we mix it with resin. And it's like a high temperature. It's like Az yoktu. Zaten 3 tane iş koymuşlar. İkisi sadece birbirine çok güzel destek oluyor bizim. Church-с гараад ирлээ. Тэгээд сая ханаар харсан бах те ер нь installation-ийн хувьд бол яг уран бүтээлийн талаас бол гоё юм. Гэхдээ яг шашны талаас харах юм бол хүний итгэлийн талаас харах юм бол жоохон яг иймэрхүү ариун газрыг ариунаар нь хатуулж үлдсэн дээр юм бээр байсан болов уу гэж бодлоо. Яг хүний итгэл талаас харуул те. Гэхдээ миний бодлоор энэ сүм нь яг сүм шиг сүм одоо яг очиж залбирдаг те. Янз бүрийн масс болдог газар байхаа угаасаа болцсон юм шиг байна миний ойлгосноор. Гэхдээ ерөнхийдөө бол тэгж санагдлаа. Installation-ийн хувьд бол угаасаа гоё юм тий. Ингээд ойлгомжтой. Гэхдээ бүр яг нөгөө нэг хувь хүний яг итгэл шүтлэг тий тэр талаас нь харуул яг хоо жоох юм эргэлзээтэй. Тэр нь бол амар гоё юм гадаач гэсэн цагаар бүр янз юм. Ер нь л амар халуун байна ерөнхийдөө. Өглөө жоохон сэрүүхэн мэс. Одоо л халуун байна. За тэгээ миний одоо энэ спот бараг дуслаа. Тэгээд одоо бөөнөрөө дараагийн локейшн руугаа газар руугаа шилжиж гинэ. Одоо ингээд шууд шилждэг бол амархгүй те. Яа. Одоо ямар ч метрон цуугаа бас хэдэн явна.
За дараагийн ирсэн газар маань Depot гэдэг нэртэй газар байгаа. Тэр нь ерөнхийдөө сая бидний оцсон газараас шалгондоо вайбараа ингээд уур амьсгалаараа. Тэгээд энэ жил яг ямар сэдвтэй байгаа вэ гэхээр өрөө болгоно ингээд буудлын өрөө байгаа байхгүй өрөө болгоно өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн стилтэй тийм. Тэгээ интерьер гэхээр зөвхөн ингээд тийм өрөө биш зүгээр л ийм юу биш те жирийн зүйл биш, энгийн зүйл биш. Харин бидний амьдралын ингээ хэв маяг, бидний ингээ амьдралын утга учир шингэсэн зүйл гэдгийг харуулахыг хичээсэн гэж хэлээ. За тэгээ бөөнөр одоо ингээ харъя. Энэ одоо ингээ үүдний хэсэг байгаа байхгүй. Нартай ингээ буудлын стайлтай. Miss Rush Train. Яг ерөнхийдөө за яг эхэндээ харахад амар хэд сулгуу юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг яг брендийнх нь өөрийнх нь ялгардаг зан чанарын нэг л дээ. Тийм болохоор бас дайж өгөөч юм шиг. Ready to order?